бол тэнгэрийн дэвжээ. Энэхүү 991 м өндөртөө 251 давхар гарилга нь өндрөөрөө дэлхийд дөрвж ягсдаг ба өдөр тутамдаа дунджаар 4000 тулаанчид тэнгэрийн дэвжээнд байдаг. Замын зардалтай хамаг мөнгөө шавхсан манай хоёр тэнгэрийн дэвжээнд бүртгүүлж хурдхан мөнгө олох хэрэгтэйгээд нисдэг өлгөөсөө бууцгаана. Тэд бүртгүүл хүртлээ асар урт дараалалд авчирлах хэрэгтэй болдог. Учир нь энэ газар дангуйчин шалгалт чиглэдэг шалгуур байдаггүй ба хүн бүрд нээлттэй. Нударгаараа мөнгө олох сонирхолтой хүмүүсийн хувьд яваач нь л гэсэн үг. Ингээд тэд бүртгэлийн хэлэх нэг давхрын тулааны талбар дээр нь өөрсдөө ээлж явуулсан сон. Энэ үед Кирва өмнө нь ирж байсан тухайгаа ярина. Түүний 6 настай байхад нь аав нь савхардаас жүлдэлгүйнд орхисон ба 200 давхар төрснийхээ дараа гэртээ ирээрэй гэж. Тэр 200 давхар төрөхийн тулд 2 жилийн хугацаа зарцуулсан байна. Бидний үеийн ярих зург оны толдох ээж болдог. Түүнийг санаарч байгааг анзаарсан Кирва. Санаа зовлт үдээ чи шалгалтын алгыг онгойлгосон бахан. Тэрчгээд хүчтэй түлхэхэд болно гэж зөвлөв. Ингээд шүүгчийн тохиогоор гон өрсөлдөгчдийн гараараа хийстэн түлхэнэ. Энгийн үнтэй харьцуулахад асар хүчтэй болсноо одоо л мэдчихэж байгаа юм. Шүүгч тэрний чадварыг үнэлэн 50 дугаар давхар руу шилжүүлнэ. Харин Кирвог ээлж болоход өрсөлдөгчөө ядах мөгөө ганц авчин унгааж ялна. Шүүгч тэрний шууд 101 дугаар давхар руу шилжүүлэх гэсэн ч он тавд байхын тулд 50 дугаар давхрыг сонгодог. Тэнд манай хоёроос гадна бас нэг жал амархан гэгч нь ялаад бас л 50 дугаар давхар руу шилжих хэрэг авна. Тэрний нэр бол Зүүшээ. Шингэнэр юу тулааны сургуулийн сурагч. Тэр гурав 50 дугаар давхарт очихоор лифтээр явна. Энэ үед тэнгэрийн дэвжээгийн ажилтан дэдэнд 4 нөхцөлийг тайлбарлав. 1-р давхрын тулаан нь оролцогчдын төвшинг тогтоож давхрууд руу хуваарлах зорилготой байдаг. Харин 50 дугаар давхраас эхлэн ялах болгондоо 10 давхар архиж, ялагдсан бүртээ 10 давхраар хуурна. 100 давхар төрөл өөрийн гэсэн өрөөтэй болж зарим нэг тусгай арх гэдлэх боломжтой гэлнэ. Тэдний 50 давхарт ирэхэд нэг 4 нүдэд тэднийг тасан авна. Тулаан гэхээс илүү математик заадаг хүн шиг харагдах энэ нөхөр бол Зүүшигийн баг Швинг. Ингээд эхний тулааны шагналын мөнгө автод энэ ертөнцийн мөнгөөр 152 жиний л авдаг. Энэ үед Кирва. Нэг давхарт хүн бүр нэг лазан наны л мөнгө авдаг бол 50 давхар 50,000. 100 давхарт 1 сая. 150 давхараас эхлэн тулаан бүрээс 10 сая. 190 давхарт ядвал 200 саяыг авдаг. Харин өмнө нь 200 давхарт би тулдаг болохоор сайн мэдэхгүй байна гэдэг. Энэ шатнаас эхлэн тулаан оноо ба нокаутын төрмөөр явагдана. Чулуун цохилт 1 оноо, илүү хүчтэй дайралтыг цэвэр цохилт гэж үзэн 2 оноо. Өрсөлдөгчөө цохиж унгаавал 1 оноо. Гэхдээ шүүгч очихоос өмнө босвол оноо даацахгүй ба 10 оноо төрүүл техникийн нокаутаар ялна. Эсвэл өрсөлдөгчөө бүрэн утгаар нь босч ирэхгүй болсон нокаутанд даруул ялахгүй болно. Өрсөлдөгчөө аасан шуулах ба энэ нь бас л нокауттай тооцогддог. Тэр гурван өмнөх тулаандаа бүртэл аваагүй шууд тулаандаа бүртгүүлнэ. Тэд Кирва Зүүш хоёр хоорондоо тарчдаг. Тулаан эхлэмэгцэл Кирва уушлаарай би 150 давхар хүртлээ бүх өрсөлдөгчөө нэг л цавчлалтаар дуусна гэж дотроо бодон шууд хүчтэй дайралт хийнэ. Тэд Зүүший босоод ирдэг. Кирва өөрийгөө арай дарчихгүй даа гэж бодон дахин амаг хүчээрээ төгсөн ч босоод л ирдэг. Зүүший дотроо өрсөлдөгч маань хуурдчээр надаас илт илүү байна. Нөгөөг ашиглаад үзье гэж дотроо бодонгоо нэгэн байрлал авч зогсоод аваараа ялгаруулж эхэлнэ. Тэр нь Ирүүмигийн авраатай адилхан байсан тул Кирва шууд л айж зайгаа барьдаг. Энэ Зүүшигийн баг Швинг заалаар дөрвөн Зүүшигийн нэрийг дуудаж ашигласнаар тэр хийж буй техникээ зогсооно. Зүүши! Ингээд хэсэг хугацаа өнгөрсний дараа Кирва тулаандаа ялалт аван гарч ирдэг. Тэр Зүүшиг техникийн нокаут буюу 10 оноо төрүүлж авснаар ялсан идэж өөрийнхөө хувьд ялагдсанаас өөрцгөө гэдгийг хэлдэг. Учир нь өөрийгөө хамаг хүчээр дайрсан ч тэр босч ирсээр байсан юм. Харин тулааны дараа Винг Зүүший тандан энэ барилгын оргил төртлөөрөө нь ашиглахгүй гэж хэлсэн мэт гэж ярьж байгааг Кирва сонссон байна. Тиймээс Кирва гон хоёр зүгээр мөнгө олоод бэлтгэл хийхээс гадна заавал 200-аас дээш давхар төрч Винг гихчийн талаар мэдэж авцгаая гэж ярина. Ингээд манай хоёр нэгэн тавчиж нэгэн түлхэж ярьсаар 3 өдрийн дотор 100 дахь давхар төрнө. Ингэснээр тэд хувийн өрөөтэй бол мөнгөч сайн олсон байлаа. Тэд хүнтэй тултаж цаг алдаж байснаас шууд Зүүшигээс юм асуучвал яасан бэ гэж шийдэн очдог. Ингээд Зүүшээ тэдэнд тайлбарлаж өгдөг. Энэ бол 4 гол бүрэлдэхүүн хэсгийн нэг. 4 гол бүрэлдэхүүн хэсэг нь бие болоо сэтгэлийг зэгцэлдэг бөгөөд бүх тулааны урлагийн үндэс суурь. Тэнийг мэдэж зээцүүд суралцаж Ренег эзэмшснээр хаацгаа төрнө. Энэ бүгд нь энэ бэлтгэлийн нэг хэсэг гэж тайлбарлаж байгаа. Чи хүнд цаах хэмжээнд өрсөн гэж Зүүшигээс Винг баг ширх ба Гон Кирва хоёрын хүсэлтээр тэдэнд тайлбарлаж өгөхөөр өөрийн барилгаа дагуулж яв. Нэн гэдэг нь өөрийн сэтгэл зүрхээ хасаана гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл сэтгэлийн танхим. Үн 4 гол бүрэлдэхүүн хэсэг нь сэтгэлийг хатуужуулах бэлтгэлийн хэсэг юм. Тэн гэдэг нь оюун ухаанаа нэг зэг төвлөрүүлэх. Зээцүү гэдэг нь дээрх ойлголтыг үгээр илэрхийлэх. Рен гэдэг нь сэтгэлийн тэнхигээр нэмэгдүүлэх. Хаацуу гэдэг нь сэтгэлийн үйлдэл юм. Тулааны дундуур Зүүшигийн ялагдахгүй гэсэн хүсэл нь Ренээр хүчрэгдсэн. Одоо бид хоёрт харуулъя гэдэг. Тэн
Оюун бодлоо нэвтрэх зүйлрүүлнэ. Зээцүү. Оюун бодол эсвэл үгээр илэрхийл. Би яг одоо та хоёрыг ална гэж бод. Түүнийг гадагшлуулахыг гэрэн гээд сүртэн авраа ялгаруулж гэлнэ. Энэ мэдээж Кэрогийн травмаг хөдөлгөж манай хүн муушгил болон руу шигдэн зогсон. Харин Винг багш Рен зөөлнийг хат оруулж зөв бурууг ойлгох чадваргүй болгодог. Тиймээс сэтгэлийн хаттай бодлоо ашиглаж болохгүй гэснээр тайлбар дуус манай хоёр байрлууга батсан. Замд явах зураг Кэро тэр худлаа ирж байна. Энэ зүгээр ч нэг сэтгэлийн хадуудын зүйл биш. Би зүү шиг тэрнээс 10 дахь хүн жинтэй хүн байсан ч босч ирж чадхааргүй учраас цогж байсан. Сэтгэлийн хадууд ихнэр босоод ирэхэд байгаагүй гэж ярина. Харин нөгөө тал зүү шээ. Та яагаад тэр хоёрт худлаа ярьсан юм? Шавчин биш болохоор тэр үгүйж дургуйсан. Хариуд нь Винг. Нэнийг буруу аргаар ашиглууд аюултай. Таньж мэдэх хүмүүст хамаагүй зааж болдоггүй юм гэснэ. Цаасын мэс шиг хорц хатуу болгон дундаа өөгөө зэвэрхэн хувааж үзүүлдэг. Ингээд өдөө өдрийн хугацаа өнгөрч Гон Кэро 290 дахь давхрын тулгаанд аяснаар нэг жийлэгдэлгүй тэр байтугай нэг тусал хөлс жил гаргалгүй 200 дахь давхар төрдөг. Тэд 200 дахь давхрын бүртгэлээ хэлэхээр явах зур харанхуй гордороос аимшигтэрээ навраа ялгарч тэд яхаа мэдэхгүй тогшно. Манай хоёрыг айдас давтуулаад Брэний эзэн Хисока байжээ. Та хоёрыг хүлээж байлаа. Анхнаасаа л энд ирнэ гэдгийг чи мэдэж байсан. Та хоёрын давхар төлтэй арай л эртээ. Тэр эртвэ гэдэг нь та хоёроос шалтгаална гэд Кордоро манад өнөөх ёрын авраага ялгаруулаад сууж байгаа. Манай хоёрч дөнгөж ирж байгаад юугаа солиороод байна гэж шуурга сэрж байхтай өмнөөс нь зөвтгцөөр чи тэнэг зүйл хийгээд бай гэсээр Винг багш гарч ирдэг. Та хоёр одоо цасан шурган нүцгэн алхаж бүтээл адилхан. Нагаад явцгаа. Та хоёр жинхэнэ нэнийг зааж өгье гэдэг. Гол асуудал нь шүн дундаас өмнө 200 дахь давхрын бүртгэлээ хийхгүй бол Гон дахин нэг давхраас эхлэж Кэро өмнө нэг удаа бүртгэлээс татгалзаж байсан бол дахин тэнгэрийн дэвжээнд орох хэрэггүй болох. Иймээс шүн дундаас өмнө амжиж нэн гэж юу болох тухай заалахын тулд яарвчлана. Нэн гэдэг нь амьдралын энерги буюу биеэс ялгарх авраага чөлөөтэй удирдах аргыг хэлдэг. Уг амьдралын энергиэр бүрхүүл үүсгэх чадварыг тэнгэрнэ. Энэ аргаар бие хатуу чанга болохоос гадна хөвшрэлтийг илт удаачруулах боломжтой байдаг. Харин зээцүүг ашиглан амьдралын аврагаас харамжуулан алга болох боломжтой ба төрөх байдлаа нуух эсвэл эрч хүчээ нөхөн зэрэг зорилгоор ашиглахад тохиромжтой. Рен бол бие бусын хүчрхэг авраа бий болгох техник юм. Энэ аргаар ямар ч хамгаалалтгүй хүнийг өхөөл дөргөх боломжтой. Нэн хэрэглэгчдээс бие хамгаалах ганц арга нь өөрөө нэн хэрэглэгч болох юм. Өөрийнхөө авраагаар дайсныхаа авраг хаана гэсэн. Стегвэс чи бэс үсрэг болно гэдээ илүү дутуу зохих хөдөлгөөнгүйгээр шууд ханыг цөмлөж үзүүлдэг. Хүн бүр нэн чадвартай ч түүнийг ашиглаж чаддаг хүмүүс маш цөөн байдаг. Хүний биед байдаг шокоос үг нь хаалттай байдаг тул авраа урсгалан цаацсан байдаг. Үүнийг нэг хоёр арга байдаг ба эхнийг нь цагийн урсгалаар бэрсэлгэж бэлдэх бол хоёр дахь арга нь нэн аврагаар бидэнд цочрол өгөх юм. Эхний арга нь хугацаа их шаарддаг бол хоёр дахь нь хурдан ч гэсэн эрсдэлтэй гэдэг. Түүшээ цагийн урсгалаар сурсан ба тэнийг суртлаа 6 сарын хугацаа зарцуулжээ. Үүнийг сонсон манай хоёр шүн дундаас өмнө бацаж очих ёстой бол эргэлзэлгүй хоёр дахь аргыг сонгоно. Ингээд тэдний гадуур хугацаа тайсан нуруугаа харуулсан загсах үед Винг багш өөрийн аврагаар цочрол өгснээр манай хоёрын шокоос үг нэгддэг. Гэхдээ үүнийг хордон өдөртөө сурахгүй бол бүх энерги гадагш алдсаар эцэстээ хорвоогоо чөлөөлж чадахгүй хэмжээний нөхцөл ядарч сөрдөн өөхөх аюултай. Винг багш тэднээс ямар мэдрэмж төрж байгаа эсэхийг асуухад Гон нойтон дулаан зүйл биеийн бүрхсэн юм шиг санагдаж байна гэдэг бол Кэро ямар ч жинхэнэ хувцас юм шиг мэдрэгдэж байна гэдэг. Ингээд эхний удаа тэдэнд авраага гадагш алдалгүй тогтоож тэн буюу бие авраагаараа бүрхэн хамгаалах техникийг зааснаар манай хоёр шүн дундаас өмнө тэнгэрийн дэмжээнд эргэн ирэв. Тэд тэн ашиглаж сурсан тул энэ удаад Хисокагийн аврааг ядахмгүй гаталтай. Энэ үед Хисока тэн ашиглаж сурсандаа бардах хэрэггүй. Нэний талаар сурах ёстой зүйл асар их байдаг. Одоогондоо чамдад тулдах ямар сонирхол алга. Тэгээ 200 дахь давхрын тулгаандаа нэг л удаа альчгүй чамдад тулдахад бэлэн байна гэж цааш явна. Харин Гон Кэро 200 дахь давхрын бүртгэлээ хийлгэдэг. Бүртгэл хийлгэсэн цагаас хойш 90 хоногийн бэлтгэх хугацаа өгөх ба энэ 90 хоногийнхаа аль ч өдөр тулдаж болно. Сүүлийн өдрөө тулалдсан ч бай, эхний өдрөө тулалдсан ч бай, тулагдах бүр 90 хоног нь дахин шинээр эхлэх юм. Хүн босод доод давхруудаас ялгаатай хүссэн цэцгээ ашиглахыг зөвшөөрдөг. Энэ давхарт 10 удаа ялвал давхрын маструудыг хас тулаан дуудах хэрэгтэй болно. Гэхдээ 10 ялгаас өмнө 4 удаа ялагдчихвол хасагдаж дахин шинээр нэгдүгээр давхараас эхлэх шаардлагатай болно. Давхрын маструудыг хас тулаан дуудан ялж чадвал өөрөө тэр давхрынхаа шинэ мастер нь болно гэсэн. Давхрын мастер гэдэг нь тэнгэрийн дэвжээнд дэх хамгийн хүчрхэг 21 үнийг хэлдэг ба тэд 230-аас 250 дугаар давхрыг эзэмшдэг. Давхрын мастер болж чадвал асар их нэр хүндий төрөвтэй болохоос гадна 2 жилийн удаа зохиогддог тулааны олимпиад оролцох бүрэн эрхтэй болно. Харин тулааны олимпиад яасан хүн цамхагийн оргил буюу 251 дахь давхрыг бүрэн эзэмшнэ гэдэг. Үүнийг сонсон маань хоёр ингэж болоо юу.
Өөр ойлгохтой байхгүй гэж уйдгартай маа гэдэг нэм хэрэглэгчдийн тухай илүү ихийг мэдмээр байгаа тул энэ давхартай ямар тааж тулдгаар шийднэ. Тэгээ Wing багш тэднийг 2 сарын хугацаанд битгий тул энэ хугацаанд нээний тухай бүхнийг зааж өгнө гэсэн ч Гон нэн хэрэглэгчдэд толдож ямар байдгийг мэдмээр байна гэж шууд тулаандаа бүртгүүлждэг. Энэ үед тэдний ард шинэ туршлагагүй оролцогчдод тулдаж ялалтай хөлөөс орчихсон 3 нөхөр ирнэ. Тэд Гонтэй тулдаж ээлжидний үнгүй ялтаа авах гэж байгаа юм дээр. Гон гэр хоёр бүртгэлээ хийлгэж дууссан тул өөрсдөө өрөөндөө ирцгэнэ. Энэ нь өмнөх өрөөг нь бодвол хамаагүй зэлгэр тансаг байгаа тухай ярихтай зэрэгцэн Гоны эхний тулаан маргааш болох тухай мэдээлэл ирдэг. Ингээд маргааш нь болж тулаан эхэллээ. Гоны өрсөлдөгч бол Гидо. Тэр өөрийн нэн аваараа гэрчгнүүрүүдтэй шингээснээр тэдний зогсолтгүй ордон эргэлдэж өөр орондоо бүрэлдэснээр асар хүчтэй дайралтуудыг Гон руу хийж өглөнө. Эрчгнүүрүүдийн хөдөлгөөнийг өрсөлдөнд хамгаалах боломжгүй маш эмх замбраагүй байгаа тул Гон тэдэнд оногдож оноолцаар. Нэг удаа цохиулын талбайгаас гарах үедээ тулааны талбараас унсан эрчгнүүр өөрлөн дайрахгүй байгааг анзаарснаар эрчгнүүрүүд өөрлөн дайраагүй зүгээр л эмх замбраагүй эргэлтэн хоорондоо мөргөлдөж үсрэхгүй азан таруул өөрийг нь онож байгаа гэдгийг анзаардаг. Иймээс эрчгнүүрүүдтэй зурлаж цаг алдахгүй шууд Гидороо дайрсан ч тэр өөрийн биеэ эрчгнүүр шиг эргэлдүүлэн бие хамгаалж эхэлнэ. Ингээд Гидо 9 оноотой болж нэг оноо л алдвал ялагдах хэрэгсэл орсон тул цаг очиж тулааныг удаашруулахын тулд хэн хамгаалалтаа арилган зээцүү ашиглаж өөрийн төрөв байдлаа нуун эрчгнүүрүүдийн хөдөлгөөнийг мэдрэн тэднээс болтож өгдөг. Гэвч эцэст нь буруу алхам хийснээр нэг эрчгнүүрт нь оногдож тэн хамгаалахгүй байсан тул оногдсон талын гар болон хавиргууд нь хавардаг. Кэруа чи тэнэг юм уу? Эмч чамайг 4 сарын дараа идэрнэ гэж байна гэж үглэж байх цур үгнээс нь зурж хүнд бэрцэнд бол Wing багш орж ирээ шууд залхтаад авна. Тулдаж болохгүй шүү гэж хэлсэн байгаа. Одоо гараа эдгэртэл нэн ямар ч аргыг ашиглах, судлах бэлдэх хориотой шүү гэж сануулan амлалтын дууц чигчийн оронд нь зөөж өгдөг. Сценд Kurapika руу солигдсон. Тэр ангууч ажил хайны газар татсан байлаа. Нөгөө эмэгтэй нь чиний шин эсвэл туршлагагүй байх чинь юусоо хамаагүй. Тэгээ чамайг үйлчлүүлэх нартаа санал болгож чадахгүй гэхэд Kurapika юугаа яриад байгаа юм бэ? Надад ангууч үнэмлэх байна гэдэг. Тэр нөгөөх нь чи ангууч биш вэ? Чаргалт чинь одоо ч тусаагүй байгаа. Миний хажуудах дүрсийг харж байна. Үгүй үсттэй. Энийг харж чаддаг болсон үедээ эргэж ирээрэй гэд гараа. Kurapika тэндээс гараа яах ёстойгоо ойлгохгүй явах зур нэг даяаш нөхөр зөрчнөө манай үнийг дагаж эхэлдэг. Kurapika ч анзаарсан болтой сонор сүрэмж алдалгүй явж байхад гэнэ дараас нь бодох ба Kurapika амжиж болтдог. Нөгөө үл таних залуу би харж чадахгүй байгаа ч гэсэн мэдэрч чадаж байна гэсээр гарч ирдэг. Тэр залуу түрүүн зөрөөд өнгөрөх орондоо Kurapika-гийн ангууч үнэмлэхийг авсан байдаг. Kurapika түүнээс үнэмлэхийг нь өгөхийг шаардсан ч өгдөггүй ба нээн гэж мэддэггүй нусгаа бацсан надтай тултна гинэ гэж нээнсгэснэ оролдоод үзээл гин. Харин Kurapika яаж дайрсан үнэмлэх авч чаддгүй. Эцэст нь нөгөө нөхөр чинь өөрөө үнэмлэхийг нөгөөд алив дагаад яв. Нээн гэж юу байдгийг зааж өгье гэдэг. Сцен тэнгэрийн дэвжээрөө эргэн солигдлоо. Имч Гоны гарыг 4 сарын дараа эдгэрнэ гэж хэлсэн. Кэруа Гон хоёр Wing багшд хэлэхдээ 2 сар гэж багсгаж хэлсэн. Гэвч Гоны гар 1 сарын дотор бүрэн эдгэрсэн байдаг. Кэруа Хисокогийн тулааны 2 тасалбар авснаа хэлсэн. Хисоко тэнгэрийн дэвжин 8 хожил 3 хожигдaltaй байгаа ба 3 хожигдал нь бүртгүүлсэн тулаандаа ирээгүй улмаас автоматар ялагдсан тооцогдсон байна. Харин 8 ялтынхаа 6-ыг нь нокаутаар дуусгасан ба нокаут бүрэн өрсөлдөгчийг нь өхөлд өргөсөн байна. Өөрөөр хэлбэл яг тулалцсан үедээ нэг ч ялгагдаагүй гэсэн. Бас нэг сайн үзүүлэлт нь тэр 8 тулалдахдаа бүх өрсөлдөгчдийг нь оруулаад ердөө 4 оноог л алдсан ба 3 оноог нь авсан хүн өнөөдрийн тулааных нь өрсөлдөгч Castro байна. Тэд 2 жилийн өмнө таарч тулалцсан ба энэ удаад Hисоког ялж чадна гэдэгтээ ихээхэн итгэлтэй байгаа нь харагддаг. Gon Kero 2 яавал гэжтэй зүгээр л тулаан үзсэн штэ. Амзалт төрсөндөө орохгүй дээгээ тулааныг үзэхээр явах замдаа Wing багштай таардаг. Тэр энэ тулааныг үзэх нь нэн судалсан тооцогдно. Тэгэхээр үзэж болохгүй гэд Gonыг өрөөнд буцаадаг. Gon өрөөн дээр нь зургатаар үзэх боломж байсан ч чигчийн урандах амлалтын дуу заарснаар үзэхэ болохоор шийдэж бясалхан сон. Харин Kero Hisokogээс 3 оноо авсан хүн гэхээр гээд Castro очиж өөрийн биеэр харахаар аавраага даллан түүний өрөөний гадна очиж хаалганы завсраар харан зогсно. Гэтэл нүд салгалгүй харсаар байтал гинтэл ард гараад ирдэг. Кэроч гарын үсэг авах гэж хэллээ гэж худлаа хэлээд нэмэргүй байлаа. Учир нь Castro 200 дахь давхрын бүх хүмүүсийг судалсан гэдгийг хэлдэг. Мөн энэ давхарт гарч ирэхдээ л өөрийгөө далдлах ёстой байсан юм. Хүчтэй авраа гинтэл алга болчихвол хэн сэжиглэн шүү дээ гэдэг. Ингээд Castroг эсрэг Hisokогийн тулаан хэллээ. Castro Hisokогийн урдаас тарьсан ч гинтэл араас нь баруунаас нь дайраад гинт зүүнээс нь гэдэл цохиж оноо зүглүүлж өгнө.
Гэхдээ Хисоко хариуд арилгүй ажиглан зохиосон. Кастро шулуун цохилт, цэвэр цохилт гэж дүгнүүлэн оноо авсаар 8-0 хайрцагтай илт давуу тэргүүлж эхэлдэг. Хисоког хариуд арихгүй бод гарагч нь татсан шүүгээс өртүүлэн барын цолт гэх техник ашигладаг. Гэвч Хисоко даасан шинжгүй. Бай гарыг нь авал та гэж 100 гараа урагшин барихад Кастро өнөөгөл арга барилаараа урдаас нь дайрсан ч эсрэг талд нь гарan баруун гарыг нь тасна. Энэ үед Хисоко тасарсан гараа барингаа одоо л чиний чадварыг ойлгож байна. Чи өөрийгөө хоодборлох чадвартай байх нэ гэснээ өөрийн тасарсан гараа алчураар бүтээн дээш итгэхэд бүзэр болон дотрон оноо. Би чамд өөрийн даалдаг харах чадвараа үзүүлье. Ямар ч хамаагүй тоосон. Түүн дээрээ 4-ийг нэм. Нийлбэрээ 2-оор үржврээсээ 6 хас. Түүнийгээ 2 туваа. Гарсан огдроос анх сансан догоо хас. Тэгээд хэд гарч байна. Би чиний хэлэх хариултыг ажид динэ мэдчихэн гэснээр тасарсан баруун гараа ухаж байгаад хариулт чинь 1 гэд гэлийн тамга гаргаж ирээд дурсгал болгож өгьегээд Кастро руу шиднэ. Кастро уурлан зүүн гараг чинь тасчихаар доогдох үеийг чинь харъя гэхэд мэ авал гэсэн шүү дээ гээд дахин гараа ургасан гоо. Кастрогийн хөлбөр 2 жилийн турш бэлдсэн төгс барын цолтгох чадвар ашиглан Хисокогийн зүүн гарыг тасцдаг. Энэ үед Хисоко хөлбөрөө дайруулна гэж мэдсэн юм аа. Өөрөө дарсан бол би хариу дарах байлаа гэж төрөөхөн тасарч унсан баруун гараа бүтэн болгочихсон гаргаад ирнэ. Үүнийг харсан үзэгчд байтугай Кастроч хахна. Хисоко Кастро тандаа өөрийн нээнийг ашиглан хөлбөр бүтээн гэдэг амаргүй. Чи гэхдээ нэг зүйлдээ төвлөрсөөр босоод чухал зүйлсийг орхигдуулсан байна. Би чамайг өсөж дэвжих боломжтой гэж үзсэн болохоор 2 жилийн өмнө амьд үлдээсэн юм гэдэг. Кастро жуураа байж тийхгүй түүнээ дахин дайрахад Хисоко жинхэнэ өөрийг нь мэдчихэдэг. Учир нь бүх хүн өөрийн хөлбөрийг бүтээхдээ төгс бүтээдэг. Өөрөөр хэлбэл тулааны шарах хөлбөр дээр нь байхгүй гэсэн үг. Үүгээр нь Хисоко тэднийг жинхэнэ болон хөлбөр гэдгийг нь ялгаж чадаж байдаг. Хисоко одоо чанд боломж байхгүй гэдгийг элдв үгээр хорч харыг нь малтснаар Кастро дахин урлан дайрав. Энэ үед Хисокогийн тасарсан зүүн гар нь Кастрогийн эрүүг нисэн гэж сөхснөр тэр хөл дээрээ чүвэ тогтох хэмжээнд хүртэл мадарна. Тиймээс Хисокогийн дараагийн дайралтаас бултаж чадалгүй гар хөл цээжгээд баахан газраа үзэрт олон унаад өгдөг. Ингээд Кастрог аснаар Хисоко 9 ялтааван тасарсан гараас овчлаад өрөөрөөгөө явдаг. Тэрний нэгэн ягаан өстэй эмэгтэй хүлээж байх ба нэн ноёдл гих чадвараараа 2 тасарсан гараг нь яс болчин шүрмэс цудас мэдрэлгээд бараг эд эсийн төвшөнд нь хүртэл төгс ойж имжилдэг. Тэр Хисокогийн тулааны ард басан бүх үйлдэлүүдийг нь анзаарсан байжээ. Хисокогийн одоогоор тодорхой басан чадварууд нь банжи бох болон хурмаг наалт гэдэг чадвар. Тэр өөрийн аавраа бохшиг уян хатан болгож үссэн хэмжээрээ сонгож бас татаж чаддаг. Үүнийг нь банжи бох. Харин алчуур зэргийг өөрийнхөө аавраар бүрхэж яг л жинхэнэ арс шиг ч юм уу өссөн төрхөндөө хувиргах чадварыг нь хурмаг наалт гэдэг. Тэр эхлээд тасарсан баруун гараа алчуураар орон дээш идэхдээ банжи бохороо тасарсан гарын хэсгүүд болон алчуурын хооронд нь холбожээ. Харин дараа нь дотор чин сөөзрүүдийг банжи бохороо дурсгал болгож өгьегээд гэлийн тамга шидэхдээ бидэн наасан байна. Харин зүүн гарыг минь авал гэсэн шүү дээ гэд урагш сонгохдоо зүүн гараа түүний эрүү тус газартай банжи бохороо олгожээ. Эцэст нь Кастро зүүн гарыг нь тасдагцуур банжи бохороо тасарсан баруун гараа холбож алчуураар бүтээгээд гормонал чадвараараа анхнаасаа тасраагаа мэд харагдахаар болгожээ. Кастро энэ бүгдийг харах анзаарах чадвартай нэгэнч Хисоко бүх талаараа сэтгэл зүйн дарамт учруулснаар тэр өөрийн ухаанаа алдтлаа уурсан. Ингээд Хисоко руу дахин дайрахад зүүн гараа Кастрогийн эрүүтэй холбосон банжи бохоо агшааж хүчтэй зогсон ба дайралтаас бултаж чадахгүй манарн зогсох үед нь бүжрүүтэй холбосон банжи бохоо агшаан түүн рүү дайруулсан байна. Ягаан өстэй эмэгтэй энэ бүгдийг тайлбарлаж дуусаад аалзнууд 8 сарын 30-нд Йорк шоутод уулзахаар басан тухай хэлдэг. Хисоко толгойлогч ирэх юм байгаа өстэй гээд инээмсэглэнэ. Ингээд ягаан өстэй үл танах бүсгүй явж Хисоко усанд орон үлдэнэ. Энэ үед тэр гормоналтаараа сүүдрийн бүлгмийн гишүүн болж үжиглэж байгаа нь тодорхой болдог. Би шин зугаахаа олсон андаа гарах цаг болжээ гэдэг. Харин Гоны 2 сарын хугацаа дууснаар нэн бэлтгэлээ өргөжлөлөө. Винг багш Гоны 2 сарын хугацаанд амлалтаа зорч өгөө байгаад баярлав. Гон амлалтаа зорч өгөөг нь яаж мэдэж байгаа тухай асуухад түүний эцэгчийн уран зүйсэн амлалтын нууцанд нэн авраа нөлөөлсөн бол шууд тасрах ёстой байж юм. Ингээд эдэн Хисокогийн тулааны бичлэгийг үзүүлэн шин зүйл заана. Хисокогийн ашигласан техник бол зээ зүгийн дараагийн төвшин буюу энэ. Энэ чадварыг эзэмснээр өөрийн аврааг даалтаж авах боломжтой ба түүнийг Рен авраагаа нүдэндээ хөндлөх буюу Геогийн зулсамжтай харах боломжтой юм. Гон Кир 2 одоогондоо чадахгүй бол зүүший чадан ядан харж чадж байдаг. Тулаанд орох хөстө сүүлийн өдрөө буюу Кирвагийн 6 сарын 9-нд Гоныг 6 сарын 10 тулаандаа бүртгүүлээрэ. Тэр болтол бэлтгэлээ сайн хийцгээе гэдэг. Ингээд Гон Кирва зүүшээ 3 Гоны өрөөнд бэлтгэл хийхээр ирэхэд нөгөө 3 нөхөр хүлээж байна. Та хоёртай тулалдмаар байна.
Бидний тулаанд орох ёстой сүүлийн өдөр 5 сарын 2 байсан гэдэг. Тэр бач бид нар тэр чинь ямар амаатай юм тэнгүүдээ гэж цааш яв. Нөгөө гурван заавал тулалтнаа гэсээр хоцров. Хэсэг бэлтгэлээсний дараа Кирва зүүшээ хоёр явхаар гарлаа. Зүүшийг харихаар явцар өнөөх урсан лаж царайтай өрөөсөн гартаа нөхөр нэн гараараа түүнийг боож ухаалдуулаад өрөөсөн ухтлыг нь авч нөгөө улаан эрчигнөр чиг гарт өгдөг. Үүнтэй зэрэгцэн Кирва ирсэн байх ба зүүшийг гон хоёрыг 50 гарах. Би та гуравтаа тулдаж хэрэгээс ялгадаж өгье. Харин гонтой 6 сарын 10-нд тулалдвал гэхэд нөгөө гурван зөвшөөрнө. Гэхдээ Кирва амлалт гэд ботчохоор амлалтаа зөрчүүл би та гурвыг гэснээр за замарт март эсэндэл байгаараа гэж зүүшийг өргөж өгөхөр явдаг. Харин нөгөө гурван амлалтанд өргөх зүүшийг өрөөсөн гутлаар гоныг зөвтүүлээд бас л өөрсдөд нь тулалдуулахаар бүртгүүлж өгдөг. Ингээд 10 өдрийн дотор гон Кирва хоёулаа гео ашиглаас орчихсон байдаг. Исакагийн тулааны бичлэгээс түүний нэн хаашаа яаж холбогдож байна? Яаж ингээд л бүгдийг нь авч чадна. Хэд винг багшид зөрдүүлэлт орсон тухайгаа хэлэлгүй гео ашиглаас орчихсон болохоор хугацаанаас өмнө толгоор бүртгүүлсэн гэдэг. Винг багшид зөвшөөрнө. Харин тулааны өмнө өдөр саатаасаа амархан хоёр ялалт аваад дахиад юрдэнийхөө чухал давхрын мастер гэж өөрчилсөн байж байхад ард нь Кирва гинэт ирж утга тусгаад амлалтаа битгий зөрчөөрөө гэж хэлсэн байхаа. Дахиж бидний нүдэнд өртдөг юм бол алцах нь шүү гэдэг. Ингээд саадаасаа тулаанд ирэхгүй байснаар Кирва ялалтыг авна. Өнөөх нь тэр жайлаг энгийн нэг жаал гэж батсан буруу байж тэр харангуйгаас ирсэн гэдэг нь харцнаас нь хил тарагдаж байсан. Би тэнгэрийн дэвжээс явлаа. Ухмээргүй байна гэд рийлжүүлт гээд оёвдгаа уцаар юм. Нөгөө хоёрт зорилготой хүрэхэд ийм ойрхон хэрэгчэд батж чадахгүй. Гадаах хоёрт үзээ тэр аюултай байж болохч тэнгэрийн дэвжээ бол миний доош. Угаасаа миний чадварыг ч мэдэхгүй гэд ярьж байхад Кирва эдийн ороод ирчихсэн байдаг. Бидгүй юм сэтгэл хэрэггүй. Өөрсдийн хөрөөл бай гэж хэлээд гарна. Нөгөө хоёрын чээсээ гожлон галдаж ёстой үнэн шударгаар тололтыг ярьсаар үлдэнэ. Саатасаа тулаанд ирээгүүд бол гон мэдээж ялтыг авна. Ингээд хэд өдөр бэлтгэлээ өргөжлүүлсний дараа гон Кирва хоёр ээлжид тулааны хойр төдөр ирлээ. Гон дахин Гидог эсрэг тулалдах ба энэ удаа загсны урагтайгаа орж ирсэн байдаг. Тулаан эхлэмэгцэл Гидо орчигнөр шигээр бэлдэж өөрийгөө хамгаалангаар өөр эрчигнөрүүдэд дайруулна. Өмнөхөөс ялгаатай энэ удаад эрчигнөрүүд их нь байна гоо. Гэвч тэд нар өчөөгөн төдөө шохирол учруулж чаддаггүй. Харин гон загсны ургаараа түүний эгэлтэд буй шалны ахтан зүг татснаар Гидо танцэр олон ундаг. Энэ үед нь гон хиймэлүүлэг нь хугацахад дахиж зүүшөөгөр оролдвол тэр үед нүрийг чин цэм завин шүү гэдэг. Гидо тулааныг өргөжлөх боломжгүй баснаар гон яллаа. Харин Кирва рийл үедээ тулалдана. Тэр Кирвагийн дайралтаас болтон миний ташаар маш хурданд бол хинч барьж авч ортож чаддаггүй. Гэдэл бардаж байхад нь Кирва асуудалгүй бариад өгчдөг. Энэ үед миний ташаарыг барьж чадсан анхны үн чи боллоо. Тэгвэл нуус дайралтыг минь амсан анхны үнж чигээд өндөр хүчээр зохиолонгаа энэ чамаас 10 дахин жинтэй үнж байсан цаажуулж чадна гэдэг. Гэвч Кирва таас шинжгүй түүнийг авч идэн тогон зохиолсон зэрэгтэй түүнийг барьж аван өөрийг нь тогон зохиолсноор ялна. Учир нь Кирва багасаа л энэ байтугай тогон зохиолох бэлтгэл хийж байсан байж. Харин маргааш нь гон рийлвэлттэй тулалдах ээлж ирнэ. Гон басаа шалны автан авч идээд болтох үед нь урдан тулж ачийн ташуурыг нь болоож аваад тогон цохирлоо шүгээс өрдүүлсэн чинь нөгөөх нь айсандаа цагаав сахаруулан унаад өгнө. Гон тулааны талбараас гарахаар явх зур Исака түүнийг хүлээж байх ба одоо надтай тулдаж болно. Бэлэн болохоор хэзээвэ гэдгээ л хэлчихдэг. Ингээд Исакагийн тулааны өсөлтөд хүлээж авсан гон бэлтгэлээ өргөжлүүлнэ. Өнөөдрийн хичээл бол дөрвөн гол бүрэлдэхүүнсгийн хамгийн сүүлийн хэсэг буюу хаацуу байна. Хаацуу нэ намарагийн хамгийн чухал ноён оргил хэсэг бөгөөд дотроо 6 төрөл байдаг. Этимс биеийн хүчийг нэмэгдүүлж чаддаг хүч нэмэгдүүлэгч, аурага хөдөлгөөнд оруулж чаддаг хэлбэржүүлэгч, аураа шинж тэмдгийг хувиргадаг хувиргагч, аурага бийзэл болгодог бийжүүлэгч, аурагаараа этимс битүүдийг хөдөлгөдөг хөдөлгөгч. 6 дахь найран дээрх тавь айлнч биш бөгөөд өрмөц авраатай байдаг байна. Хамгийн чухал зүйл нь өөр тохирсон хаацууг сонгож хөгжүүлэх хэрэгтэй. Хүмүүсийн нэн төрсөн цагаас хойш амьдралын орчин нөхцлөөс хамааран энэ 6 нэрл рүү хувьсаж байдаг. Нэгэн тогтсон энэ аврааныхан төрөл очмоо өөрчлөгдөнө гэж барагтай байдаггүй байна. Энэ 6 онцгтэр байрлуулсны дагуу хүн өөрийн төрөлтэй ойр байгаа хаацууг сурах хэлбэр ба холдогдсон хэцүү болдог. Жишээ авч залбирвал Исака бол хувиргагч төрөл. Харин Гидо биеэ эрчигнэр болгож байгаагаас хахад хүч нэмэгдүүлэгч төрөл. Гэхдээ эрчигнэрүүдэд хөдлөхөнд бол хөдөлгөгч төрөл шаардлагатай. Тэр өөрийнхөөсөө хол төрлийн хаацууг сонгосонд бол амжилт болоогүй. Харин Кастро хүч нэмэгдүүлэх төрлийн авраатай. Гэхдээ түнд өөрийгөө хулбарлахад бийжүүлэгч, хулбар удирдахад хөдөлгөх чадвар хэрэгтэй. Бас л өөрийнх нь төрлөх авраагаас хол байгаад бол амжилт олоогүй. Тэр гайхалтай нэн эргэлэгч чиглэлээ буруу зүйл төжөөж авснаас өөрчлөгдөн. Өөрийнхөө аль төрлөө гэдэг мэдэж болох олон аргууд байдаг ба винг багш ашигладаг арга нь усан мэрэг юм. Аяхтай усан дээр навч тавих ба гараа ортуулсан нэрвэн хэрэглэснээр
өөрийн төрлийг мэдэж болох ба хаад цуу бэлтгэлдэж энэ аргыг хэрэглэдэг байна. Wing багш усаа гаранд ортуулан нэрээ хэрэглэхэд ус агнаасаа хайлж байдаг. Энэ нь тэр хүч нэмэгдүүлэх төрлийн авраатайг илтгэнэ. Ингээд манай гурийн аль төрөл байдгийг мэдхийлж ирлээ. Гон шалгахад ус багч гэсэн халих ба хүч нэмэгдүүлэгч төрөл байна. Түвший шалгахад навч нь хөдлөж байдаг. Энэ нь хөдлөгч төрөл гэдгийг нь илтгэнэ. Харин киро үзэхэд ус навч аль нь ч хөдлөхгүй ч гэсэн усны амт баг зэрэг чихэрлэг болсон байгаа нь хуургагч төрөл гэдгийг нь илтгэнэ. Бид одоо өөрсдийн төрлөө мэдсэн тул 1 сарын хугацаанд усан мөргийн аргаар бэлтгэл хийхийг зааварчилдаг. Гон харин 1 сарын дараа бэлтгэл дуусах буюу 7 сарын 10-нд Хисокод тулдахаар болдог. Ингээд Гон Зүши Киро дор бүрний 1 сарын турш бэлтгэлээ үргэлжлүүлэх ба 7 сарын 9-нд Wing багшид хэрхэн сайжирснаа шалгуулдаг. Энэ удаад Кирогийн хувиргах чадвар нь илүү тодорч ус бүр зүгийн балчгал нэлээд амттай болсон байдаг. Зүшиг ээлж болоход тэрний чадвар төдийлөн сайжраагүй байлаа. Харин Гон шалгуулах ээлж болоход тэрний усны хэмжээ бүр аяга агалах хэмжээнд хүртэл хэрэгж хальж байдаг. Ингээд манай хоёр нийгмийн аргуудыг амжилттай бүрэн сурлаа. Одоо тэдэнд өөрсдөө хөгжүүлэх ажил үлдсэн. Энэд Wing багш Гоныг амгууч болсон зэн баяр хүргэдэг. Учир нь ангууч нээн чадварыг эзэмших зайлшгүй шаардлагатай байдаг ба нээн чадварыг эзэмшснээр албан ёсоор ангууч боллоо гэсэн үг юм. Гон Wing багшаас ангуучийн шалгалтанд энэ бусад хүмүүс орсон эсхийг сонсноо гэж асуудаг. Хисоко Ирумээр угаасаа мэддэг байсан. Анзо Коробек хоёр хүмүүсээр залгаад сурч гисэн байгаа. Токол хараахан бүрэн сурч амжаагүй. Харин Лиоро хэмжээний сургуулийн шалгалтандаа бэлтгэл байгаа гэдэг. Ингээд 7 сарын 10-ны өдөр болж Гон болон Хисоко хоёрын дулаан хэллээ. Гон шууд л тулж очиж яаж ч хурдан дайрсан Хисоког цохиж чадахгүй байсан тул өнөөгөл Тэмэнтэй хавтан Хисокороо хөшөглөж анхаарлын сарниулаад араас нь симдэрч өсөд байсан хүчлээ цохилтойг нь хийдэг. Хисокогийн үсэд байсанчлан ухамсарын шанааных нь хариу өгсөн тул Ингрийн дэмдэгэн буцааж өгснөөр тулаан үргэлжлэв. A couple million now, I'm causing a commotion. I've been coasting, hear my name around the world like an explosion. Rise up, rise up. We are the apocalypse, and a pill that keeps us floating. As we fly above the stars, the night won't scare us falling. So rise up. I'm too great to be landed. Rise up. We're too great to be standing. They never gonna stop us, flying by them like choppers. Better took those risks, cold blood in my fists, we fire starters. Let's go. One out of a million will reach those heights. Always get a feeling that I won't deny that work. Never can toss. Look in my eyes, I'm on the rocks. Rise. Ингээд тулааны эцэс техникийн нокаутер Хисоко ялснаар арга дахь ялалт авч давхрын масыг тулаанд дуудах хэрэгтэй болдог. Харин зорилгоо биелүүлсэн Гон Wing багш зүүч хоёртой салах гэж гүйцэтгээд гэрийн зүв мордно. Гэрвач Гонтан халим арал руу явдаг. Мито огч нь Гоныг ирсэнд баяртай байлаа. Манай хоёр удаан хугацааны бэлтгэлийн дараа сайхан амарч амттай хоол идэж өнгөрөөдөг. Тэд 1 сарын хугацааг өнгөрөөх төлөвлөгөөтэй ирсэн Митод хэлээд Кирод арлаа танилцуулахаар явдаг. Өдөржингөө арлын энэ тэрүүгээр явж хөгжилдсөний дараа од чиртэнгээ ярилцсан сууцгаад. Гон аавыгаа олж уулзах зорилготой бол Киро одоо хүртэл юу хийх яах ёстой гэдэл ямар ч төлөвлөгөөгүй байгаа тул Гоныг аавыгаа олж уулзах хүртэл нь хамт байж өөрийнхөө амьдралын утга учирыг олно гэдэг. Гон аавыгаа зургнаас л харж байсан. Гэхдээ ээжийнхэн тухайн Мито огчоос асуух зориг өрдөггүй. Учир нь Мито огч миний ээж зүйл хүн шүү дээ. Тэр байхтал хангалттай юм. Кироч Мито огчийг ээжтэй байсан ч болоосаа гэж ярих ба энэ бүгдийг Мито сонсоо зогсож. Маргааш нь Мито Гонд нэг хайрцаг өгөх ба Жин сүлд Гоныг өгөхөр ирэхдээ ангууч болохоор нэг хайрцаг өгөхөрөө гэд үлдээсэн байжээ.
түлхүүр таг гэд байх төлөвийн хайрцгийг хүчээр хамгаалах гэсэн ч чаддгүй ба Wing багчийн хороонд зүүж байсан амлалтын тууд шиг хийтэй байгааг анзаарч Гоны ашиглахад хайрцаг бутран байна. Хайрцаг дотор кассет тоглоомын чип нэгэн бөгж байдаг. Кассетыг тоглоход энийг сонсож байна гэхээр чи анхууч болж чадсан байх нэ. Надтай уулзмаар байвал үргэлжлүүлэн сонс. Үгүй бол одоо зогсоо гэдэг. Гон үргэлжлүүлэн сонсоход би лав чамтай уулзмааргүй байна. Энийг сонсож байгаа гэхээр дор хаяж 10 жил өнгөрсөн байх болно. Яг одоо би хаа нэгтээ манаргаж л яваа байх. Надтай уулзмаар байвал намайг олж ирээрэй л гэдэг. Харин ээжийн талаар мэдмээр байвал үргэлжлүүлэн сонс. Үгүй бол яг одоо унтраахад Гон тэр дорн унтраад. Гоныг унтраамагцал кассета дахин сонсох боломжгүй болж устдаг. Харин тоглоомын чипийн талаар интернетээс судалгаад энэ нь анхуурчд зориулсан ан хийх зорилготой Grid Island гэх нэртэй тоглоомуудыг нь олж мэднэ. Энэ нь ердөө 100 ширхэг үйлдвэрлэгдсэн ба түүнийг хөдөлж авах захиалга 20,000 гаруй байсан бол үнэн нь 5 тэрбум 800 сая жиний төрж байжээ. Одоо хөдөлж авъя гэсэн ч үнэн нь илүү үнэтэй байх нь ойлгомжтой. Манай хоёрын тэнгэрийн дэвжигээс суулгасан мөнгө нь нийлээд 800 сая жиний л байдаг. Энэ тоглоомын тухай илүү их мэдээлэл олохын тулд гэрээ ахрагаа уцаар ярьдаг ба Жиний Гонд өгсөн санаахан хуулбарыг өгөхөөр тохиролцож хоёр чухал мэдээллийг олж чадна. Нэгт ангуучийн ашигладаг сайтад энэ тоглоомын тухай мэдээлэл байгаа. Хоёрт үнэн худлыг нь мэдэхгүй гэдэг ч Kurapika Lorry 2-т улсаар төгссөн газар буюу 9 сарын 1-нд Йорк шүтэд болох дуудлага худалдаанд хэн нэгэн тоглоомыг олон доогоор зарах тухай мэдээлэл байгаа гэлтэй. Ингээд Gon гэр хоёрын халим аралтай өнгөрөх хугацаад бас Kurapika Lorry 2-т уулзах хүн Жиний дүндүүлдээс онцгойг тайлж түүнийг олохоор зандаа гарлаа. Дараагийн партаар Йорк шотын арга буюу 39-өөс 58 дугаар ангийг бодож оруулна. Лайк, subscribe дараад хүлээж аваарай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баярлалаа.